Ойрдоо хайр дурлал драм төрлийн кинонуудыг төлхөө оруулсан байна. Ер нь бол миний зүгээс бичлэгээ бэлтгэхийн тулд киногоо сонгохдоо та бүхэн аль болох өөрөөр улсын, өөрөөр төрлийн кинонуудаас сонгож ярьж өгөхийг зорддог. Тиймээс энэ удаагийнхаа бичлэгээр яг одоо Netflix дээр маш өндөр үзэлтийг аваад байгаа. 2014 онд бодит амьдрал дээр шинэ байшинд нүүж ирсэн Летео Эмонсын гэр бүлд тохиолдсон аимшигтай явдлаас сэдвлэн хийгдсэн аимшигын төрлийн The Deliverance киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Бодит амьдрал дээр тус байшин 200 гаруй чөтгөртэй байшин тамийн хаалга гэх зэрэгээр хүн итгэмээргүй нэрүүдийг өгөөд байгаа юм. За ингээд тус киноны үйл явдал хэрхэн өрнөдгийг бичлэгээс маань хүлээн авч үзнэ. Андре хэмээх бяцхан хүү гэр бүлээрээ дөнгөж нүүж ирээд байгаа шинэхэн байшингийнхаа ханан дээр зураг зурж байгаагаар кино эхэлдэг. Түүний зурсан зураг ээж Эбонид нь маш өндөр сэтгэгдэл төрүүлнэ. Өөр хаа нэгтээ Эбонигийн ээж Альберта сүмийн цуглаанд оролцож байлаа. Оройн гэр бүлийнхэн оройн хоолоо идэхээр цугларах ба энэ хоёр бол Эбонигийн нөгөө хоёр хүүхэд нь болох Шанте, Нейт хоёр юм. Альберта Эбонигоос яагаад Андрийг сүмд явахыг нь зөвшөөрдгүйг асуухад өөрөө сонирхолгүй бол түүнийг албатахыг хүсэхгүй байна гэж хариулдаг. Хооллож байхдаа Андре дахиад сүү уухыг хүссэн ч Эбони түүний бие сүүний сахарыг дэвчдэггүй болохоор дур зоргороо ингээд уугаад байж болохгүй гэж загнана. Гэтэл хүү ээжигээ сүү худалдаж авах чадваргүй юм байж гэж хэлснээр хүүгийнх нь үг Эбониг уурлуулсан ч амнаас нь цус гарахыг харангуйтаа арай л хэтрүүлсэн мэт санагдаж харин Альберта түүний үйлдэлд уурлалаа. Дараа нь өрөөндөө байхдаа Шанте сүвлийн үед ээж нь галзуу мэт аашилж байгаа болохоор ааваасаа хизээ ирэх гэж байгааг нь асуудаг. Эндээс хосуудын харилцаа тийм ч сайнгүй байгааг нь зэрэгцээ Эбони архины хамааралтайгаа тэмцэж байгаа гэдэг нь тодорхой болно. Энэ хооронд Эбони зочны өрөөнд өр төлбөрөө тооцоолж байтал маш олон ялаа түүний анхаарлыг сарниуллаа. Ялаанууд хонглоос гарч ирж байгааг тэрээр мэдсэн ч доошоо буулгүйгээр зүгээр л хаалгыг хаадаг. Шөн дундын үед Андре сэрж гал тогооны өрөөнд очин ямар нэгэн зүйл түүнийг эзэмдсэн мэт сүүг шуудал савнаас нь балгална. Энэ удаагийнхаа бичлэгийг KFC-тэй хамтран хүргэж байна. Та KFC амттай шарсан дахиагаа онлайнаар захиалаад хүргүүлээд аваарай. Амтд шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com Маргааш нь хүүхдүүд сургуулаасаа гэртээ ирэх ба Нейтийг хөрших нь хүүхдүүд доош нь хийж дээрлэх нь. Дараа нь гэртээ байхдаа Эбони Нейтийг гэмтсэн байхыг хараад юу болсныг асуув. Шанте хөршин хөвгүүд түүнийг дахиад л дээрлэхсэн гэдгийг эргэлзэнгүй хэллээ. Үүнийг сонсоод ууралсан Эбони тэдэнтэй уулзраа олохоор явдаг бол Шанте ээжигээ дахиад шоронд орохгүй гэдгээс эмээн. Тэгээд Эбони дээрлэхүү хөвгүүнийг хэрцгийгээр зодож хүүгээс нь хол байхыг сануулдаг. Мөн тэрээр хөвгүүнийг ээжигээ дуудаад ир ээжийг чинь ч бас зодоод өгье гэлээ. Түүнийг гэртээ буцаж ирэхэд ээж Альберта нь түүний түрмгийн зан авирыг шүүмжилсэн ч хариуд нь Эбони Альбертаг өөрөө асуудалтай ээж байсныг түүнд сануулдаг. Дараа нь Эбони довжон дээр суухдаа Андре савлуур дээр тоглож хажууд нь хинч байхгүй байхад хэн нэгэнтэй ярилцаж байгааг анзаарлаа. Тэрээр мөн хонглын өмхийн үнэрт улам их бохимдож хүүгээ өөртөөгөө яриха болоод дотгошоо ор гэж хэлв. Нэг орой Эбони гэртээ согтуу ирж байх ба түүний хүү Нейт цонхороо ээжигээ хараад уурлаж бухимдана. Шөнө нь Эбони орных нь хажууд эрэгтэй хүн зогсож байна хэмээн хардарсан зүүдэлдэг. Тэгээд тэр сэрээд бейсболын зохиор авч гэрт нь нэвтэрсэн халдагчийг хайлаа. Ингэхдээ тэрээр хонглын хаалга нээлттэй байхыг анзаарч хаах гэж оролдоход муухай үнэр нь хамар сэтлэг шахам үнэртснээр өөрийн ирэхгүй угаалт турлууга бөөлжнө. Энэ үед Нейт хурж ирээд өөрийнх нь хадгалсан мөнгийг авсан байна гэж түүнийг буруутгав. Гэтэл Эбони түүнээс яаж мөнгө олсон юм? Хар тамхи зарсан уу гэж асуулаа. Нейт аав нь хаяа бэлэн мөнгө илгээдэг. Тэр мөнгийг нь хоримтлуулж байгаад эцэст нь Эбонигоос явах боломжтой болно гэж тайлбарлана. Үүнийг сонсоод уралсан Эбони түүнийг алгахад Нейт ч мөн ээжигээ дүлхэн муудалцлаа. Энэ хооронд тэднийг хараад сандарсан Андре болиулах гэж оролдохдоо бейсболын зохиор дээр гიშгэн хальтарч өөрийгөө гэмтээдэг. Эбони яран Андрийг шалгаж байхад Нейт түүнийг оны шилдэг ээж гэж даапалаад өрөө рүүгээ явна. Хэсэг хугацааны дараа гэмшсэн Эбони Нейтийн мөнгийг нь буцааж өгөв. Тэр хүүгээс битгий өөрсдийг нь орхиж яваач гэж гуйгаад өөрийгөө асуудалгүй бүтэлтэй ээж болохын тулд маш их хичээх болно гэдгийг хэллээ. Тааламжгүй үнэрнээс залхсан Эбони маргааш нь хортон шавж устгалын газар руу холбогдсноор тэд хонглоос үхсэн муур олдог. Дараах нь
Синтия гэх хүүхэд хамгааллын ажилтан байнгын шалгалтаа хийхээр тэдний гэрт ирнэ. Синтия Шантайгийн бугуун дээрх хөгөрсөн ормуудыг Андрегийн бөхтөр байдалтай байгааг нь анзаарав. Тэр юу болсныг асуухад Шантай сэрэгтэл хөхөрсөн байсан гэж хэлсэн бол Андре тоглоомын талбай дээр байхдаа унсан гэж хариуллаа. Сэжиг төрсөн Синтия хүүхдүүдийг өрөөндөө орохыг хүснэ. Мөн тэрээр Шантайд шаардлагатай үед өөртөө холбогдоорой гэд нэрийн хуудас өгөв. Дараа нь тэрээр Эбонигоос арх усан эсхийг нь асуухад Эбони бусадтай адил хаяал уудаг гэж хариулдаг. Улмаар Синтия хүүхдүүдийн аав шүүхэд мэдүүлж гэртээ хар тамхи хэрэглэж арх ууж гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байсан гэж мэдгдсэнийг нь хэллээ. Гэтэл Эбони нөхрийгөө тэтгэмжээ өсгөхийн тулд тэгж хэлээд дараа нь Ирак руу явж хүүхдүүдэд орон гэргүй орхисон гэдгийг нь хэлнэ. Синтия өөрийгөө хүүхдүүдийн сайн байдалд л санаа зовж байна. Тиймээс тэднийг үл тоомсорлож болохгүй гэж Эбонид сануулдаг. Нийгмийн ажилтан явх үед Эбони Альберто хоёр гэрийнх нь гадаах машинд нэгэн нууцлаг эмэгтэй өөрсдийг нь ажиглаж явахыг анзаарсан ч хэн болохыг нь мэдсэнгүй. Үйл явдал Шантайгийн төрсөн өдрийн баярт хэд хэдэн зочин ирсэн байгаагаар үргэлжлэнэ. Эбони охиндоо шинэ утас бэлгэлсэн нь түүнийг маш ихээр баярлуулдаг. Улмаар шөнөөрөө болохын хэрээр хүүхдүүдийг унтуулж томчууд үдшилгээ үргэлжлүүлнэ. Хэсэг хугацааны дараа Эбони цагийг зугаатай өнгөрөөж байхдаа тэрээр хонглоос хүчтэй юм цохих чимээ сонсох ба хонглын хаалгыг нээтэл Андре гүн ойронд автсан байгаа хэрнээ хаалгыг тухаараа хүчтэй мөргөж байх нь тэр. Эбони хүүгээ шуутхан л сэрээгээд юу хийж байгааг нь асуулаа. Хачирхалтай нь Андре хонглын нүхэнд амьдардаг Трэг их найзтайгаа ярилцж байсан гэж хариулдаг. Үүнийг сонссон Эбони хачин болж хүүгээ өрөөнд нь хүргэж өгөөд дотгошоо оруулав. Үдшилэг дууссаны дараа тэр хитэ согтож орондоо нам унтана. Удалгүй Эбони хүүхдүүдийнх нь өрөөнөөс сонсогдох хүчтэй зохих чимээнээр сэрлээ. Тэр хүүхдүүдэд загнахаар очих ба хэсэг хугацааны дараа Альберта дээд давхраас ачнараа хашгирахыг нь сонсдог. Улмаар Альбертаг очиход өрөө эмх замбраагүй болчихсон. 3 ачин айсан байдалтай тэдний урд Эбони нэлээд бачимдсан байдалтай байх нь тэр. Альберта юу болсныг асуухад Шантай ээж нь өөрсөд рүү хашгичих үед сэрсэн гэдгээ хэлсэн бол Андре ээж нь өөрсдийг нь хан руу шидсэн гэж хэлв. Харин Эбони өөрийгөө тийм зүйл хийгээгүй гэж хэлсэн ч ээж нь түүнд итгэхгүй байгаа бололтой. Маргааш нь сургууль дээрээ 3 хүүхэд нь гуруулаа маш тогтворгүй зан авир гаргадаг. Ангид багш нь доохын нас баралтын 44% нь хар арьстай хүмүүсийн дунд хэрхэн тохиолддог талаар ярьж байтал нээт учир зүггүй л инээн. Бараг л татаж унтлаа инээж сандал наасаа ойчлоо. Харин энэ хооронд Андре яг хичээл орж явах үед шууд л ангидаа хүндэрдэг. Багш нь түүнийг зогсоох гэсэн ч тэрээр өтөгнөө багш руугаа шидээд өөрийнхөө өтөгнийг хүртэл идчихнэ. Харин Шантайгийн хувьд найрал дууны бэлтгэлээ хийж байхдаа багштай ямар нэгэн зүйлийг шивнэх ба багш нь түүний хөлний завсраар цусаа урсаж байгааг анзаарав. Ингээд хүүхдүүдийнхээ сургууль дээр гаргасан хачин зам байдлын улмаас Эбонид дуудлага ирж харин 3 хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн байлаа. Эмч Андред сэтгэл зүйн үнэлгээ өгөхийн тулд янз бүрийн зүйлийн зургийг үзүүлж хэрээний зураг гарч ирэх үед Андре түүнийг Трей гэж хэлдэг. Удалгүй эмч хүүхдүүдийг хэд хэдэн шинжилгээнд хамруулсан боловч ямар нэгэн ер бусын зүйл олдсонгүй. Тэгээд эмч хүүхдүүд гэртээ стресстэй орчинд байснаас болсон байж магадгүй гэж таамаглана. Гэвч Эбони эмчийн үгэнд ач холбогдол өгөхгүйгээр өрөөнөөс гарлаа. Оройн гэртээ байхдаа Эбони Андрег усанд оруулж байтал түүнд өр цуглуулагчаас дуудлага ирснээр яралтай доошо буудаг. Альберта ханандаа загламаа өлгөх ба охиноо стресстэй байгааг анзаарч бурхны тусламжийг хүлээж ав гэж зөвлөснөө нь Эбониг залхахаас өөр тус болсонгүй. Тэгээд тэрээр буцаад ариун цэврийн өрөөндөө иртэл Эбони чадлаараа Нейтийг болиулах гэж оролцсны ачаар эцэст нь тэднийг салгаж чаддаг. Дараа нь Альберта Нейтийг тайвшруулахад Нейт сая хийсэн үйлдэлээ огтоо санахгүй байна гэж хэлв. Хэдэн өдрийн дараа Синтия гэр бүлийнхэн дээр зочлохоор дахин ирэхэд Эбони түүнийг дурамчхан орууллаа. Тэгээд нийгмийн ажилтан түүнийг хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй тэднийг хүчирхийлэлд өртүүлж байна гэж буруутгадаг. Эбони гэрт нь ямар нэгэн муу ёрын зүйл байна. Тэр зүйл хүүхдүүдэд нь муугар нөлөөлж байна гэж хэлдэгч Синтия түүнд итгэхгүй зүгээр л шалтак тоочж байна гэж бодно. Энэ үед Альберта бейсболын зохир барин доошо бууж ирснээр Синтияг нэн даруй явхад хүргэлээ. Тэгээд Альберта өөрсдийнх нь байшинг ажиглаж буй өнөөх машинтай нууцлаг эмэгтэйг дахин анзаардаг. Маргааш нь нууцлаг эмэгтэй Эбонитой уулзаж өөрийгөө Бернис хэмээх ном айлдагч гэж танилцуулав.
Бернис түүний хүүхдүүдийг өвчлчихсэн байгаа гэд Эбоногийн гэр бүлийг хэсэг хугацаанд ажиглаж байснаа тайлбарллаа. Дараа нь тэр 20 жилийн өмнө тэдний байшинд амьдарч байсан гэр бүлийн тухай өгүүлдэг. Нэг охин нэг хүүтэй гэрэлсэн хосод амьдарч байжээ. Нэг өдөр хүү нь хачирхалтай үйлдэл хийж эхэлсэн ба олон эмч үзсэн боловч ер бусын зүйл илрээгүй байна. Тухайн үед тэр гэр бүл Бернисээс тусламжийг нь хүсжээ. Тэрээр чөлөөлөлт гэдэг нэртэй зан үйлийг ашиглан хүүгийн биеэс чөтгөрийг чөлөөлөх гэж оролцсон ч чөтгөр хэтэрхий хүчтэй байсан болохоор хүүг алсан байна. Энэ явдлын дараа ээж нь эрүүл саруул ухаанаа алдаж бас л эзэмдүүлсэн байж тэгээд нөхрийгөө унтаж байхад тэрээр нөхрийнхөө толгойг нь сүхээр тастаж охиноо боомлж өөрийгөө дүүжилжээ. Энэ хооронд Альберта гэртээ хэнийг нь түүнийг дуудахыг сонсов. Ингээд тэрээр доошо буухтаа эвгүй үнрийг мэдэрлээ. Гэнэт тэрээр ямар нэгэн зүйлийн дайралтад өртөв. Энэ үед Эбоны түүнээс нас барсан хүүгийн нэрийг асуухад Бернис түүний нэрийг Трей гэж хэлдэг. Энэ нь Эбоныг зочирдуулж хүү ийм нэртэй төсөөллийн найзтай гэдгийг дурдав. Үүнийг сонсоод Бернис энэ бол найз биш харин чөтгөр гэж хариулна. Чөтгөр Трейн биеийг эзэмшиж чадаагүй болохоор одоо өөр хүүхдийн биеийг эзэмшихийг завдаж байгаа болж таарлаа. Гэсэн ч харваас тодорхой шинж тэмдгүүдийг үл харгалзаж Эбоны түүний үгэнд итгэлгүйгээр гэр бүлээс нь хол байхыг сануулснаар Бернис түүнийг явхаас өмнө өөртөө нь холбоо барих хаяг өгнө. Дараа нь Эбоны гэртээ эргэж ирээд ханан дээрх загалмай шатаж байхыг харах ба мөн шалан дээрээсээ ээжийнхээ амьгүй болсон биеийг олж хараад айж сандардаг. Эбоны нулимсаа барьж дийлэхгүй уйлж байтал Андре ирээд эмээд нь юу тохиолдсныг асуулаа. Удалгүй цагдаа нар ирж байшинг нь битүүмжлэнэ. Үүний дараагаар сэтгэлээр унсан Эбоны хүүхдүүдэд дагуулan чөтгөртэй байшингаас зугтааж чадна гэж найдан явсаар. Замдаа шаантай эмээ нь нас барж өөрсдийг нь харж хандах хүн хэрэгтэй болсон болохоор нийгмийн ажилтан Синтиятай холбоо барьсан гэдгээ мэдэгдэв. Эбоны нулимс туслуулан явж байхад Андре гэнэт эзэмдүүлснээр айж сандарсан Эбоны бараг л осол гаргах дөхөн. Дараа нь тэр ойролцоо хоолны газар руу гүйж очиод тэнд байгаа хүмүүсээс хүүхдүүдэд нь туслахыг гуйдаг. Үүнийг харсан сайхан сэтгэлтэй эр туслахыг санал болгож түүнтэй хамт машин руу нь очиход хүүхдүүд нь тайван унтаж байлаа. Энэ үйл явдлын дараа тэднийг эмнэлэгт хүргэж Эбоныг сэтгэл зүйн үзлэгт оруулав. Эмч түүнийг арх мансруулах бодис сэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан санаагаа алдсан гэж дүгнэж хүүхдүүдэд асран хамгаалах боломжгүй гэж мэдэгдэнэ. Синтия мөн эмнэлэгт ирж аюулгүй байдлын үүднээс хүүхдүүдийг сүмийн асрамжийн газарт өгөх болно гэдгийг Эбонид мэдэгдлээ. Эмнэлгээс гарсныхаа дараа Эбоны эцэст нь Бернисийн зөв байсныг ойлгож тусламж хүсэхээр очив. Тэр түүнээс чөтгөр яагаад түүний гэр бүлийг байга болгосныг асуухад Бернис сул дорой эмзэг хүмүүсийг байга болгодог гэдгийг тайлбарлана. Чөтгөр зөвхөн Андре болон тэр байшинд амьдардаг хүмүүсийг өхүүлэхийг л хүсэж байгаа. Энэ хооронд Синтия эмнэлэгт тавьсан Андред таталт өгч хэвийн бус хоолоогоор дуурахыг ажиглав. Сувлагч нар түүнийг шүнжэнгөө ингэж аашилсан гэдгийг хэлээд тэр ч байтугай бүр өөр хэлээр ярьж байсан тул түүнийг хүлхээс өөр аргагүйд хүрчээ. Үүний дараа Синтия эзэмдүүлсэн Андретай уулзахад тэрээр түүнийг шоолж өөрийгөө Андре биш гэж хэлдэг. Тэгээд гинэт үүнийг харсан Синтия эцэст нь Эбоны өмнө нь тусламж гуйж байхдаа муу ёроос болж зовж шаналж байсныг ойлгов. Хэсэг хугацааны дараа Эбоны сувлагчийн дүрд хувиран эмнэлэгт ирээд Андрыг аваад явлаа. Дараа нь тэрээр Бернистэй хамт хүүгээ жөтгөрөөс чөлөөлөхөөр гэртээ авчирдаг. Тэд түүнийг сандал дээр хүлэхэд Бернис Эбонид энэ зан үйлийн дуршид бурханд итгэж чөтгөр оюун санаагаар ч тоглохыг зөвшөөрч болохгүй гэдгийг анхааруулна. Дараа нь Бернис зан үйлийг эхлүүлж Андре руу ариун ус цацлаа. Ингэснээр Андре өвдөлтөөсөө болж татганаж дараа нь түүний жөтгөрийн хувилбар нь гарч ирэв. Энэ хооронд нээлттэй шаантай хоёр асран хүмүүжүүлэх газартаа байгаа ба тэдэнд ч бас зан үйл нөлөөлж тэднийг эзэмдэж эхэлдэг. Байшинд жөтгөр хүлээснээсээ мултарч муухайгаар инээмсэглэлээ. Дараа нь байшин хүчтэй жичирч эхэлснээр Бернис Эбонид дээшээ гарч зан үйл дуусах хүртэл гарч ирэхгүй байхыг зааварлана. Бернис зан үйлийг үргэлжлүүлж байх үед чөтгөр түүнийг "Чи Трейг аварна гэж амласан чи бүтлгүүцсэн бидтэй" гэж шоолсоор. Тэгээд тэрээр гэнэт алга болсноор эмэгтэйг айдас нөмөрлөө. Гэтэл юу юугүй л үл үзэгдэх хүч Бернис рүү дайрч хан руу шиддэг. Өөр хаан ихтэй нээт шаантай хоёр хашгирч өөрсдийгөө гэмтэж байгаа харагдана.
хэсэг хугацааны дараа Эбони доошо бууж ирээд Андрийг харах ба тэрээр дахиад л алга боллоо. Улмаар Эбони өхөж буй Бернис руу очиход тэрээр маш ихээр айсандаа дахин бүтлгүүтчихлээ хэмээн гунигэлдэг. Тэгээд Бернис Эбонид ариун усыг өгч чөтгөрөөс айхгүйгээр зан үйлийг дуусгахыг хүснэ. Ингэж хэлээд Беатрис харамсалтайгаар амьсгал хураалаа. Дараа нь Эбони хонгол руу орох ба энд чөтгөр оршиж байсныг олж мэдэх болно. Тэр Андрийг нэг нүхний дэргэд зогсож байхыг олж хараад түүн рүү ариун усыг цацав. Гэсэн ч ариун ус зүгээр л чөтгөрийг уурлуулж тэр гэнэт түүн рүү дайрлаа. Улмаар чөтгөр Эбонигийн өөрийнх нь дүр тувирч түүнийг маш ихээр айлгадаг. Чөтгөр хүч хэрэглэж түүнийг газарт хүчтэй гихчин савна. Үргэлжлүүлээд Эбонигийн бие гадны нөлөөгүйгээр өөрийнхөө биеийг гэмтэх нь тэр. Гэсэн ч асар их өвдөлтийг үл харгалзан Эбони бууж өгөхгүйгээр Есүсийн нэрийг дуудсан нь чөтгөрийг уурлууллаа. Чөтгөр түүний хүзүүн дээр гიშгсэний дараа Эбони зүүч шиг хоосон орон зайд шилжиж хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүдэд дурсан сандаг. Тэрээр ээжийнхээ Бурхны тусламжийг гуй гэж хэлэх хоолойг сонссноор Эбони бодит байдалтай эргэн ирлээ. Одоо Эбони хүүг нь эзэмтчихэд байгаа чөтгөртэй тулгарах зүрх зоригтой болжээ. Тэрээр ямар ч айцсгүйгээр Библийн ишлэлүүдээс дурдж эхлэв. Аз болоход зан үйл үр дүнтэй болж улмаар хонглын голд гал асна. Үр дүнд нь чөтгөр галд шатаж хонглын нүх рүү ундаг. Үүний зэрэгцээ нээт шаантын нараа чөтгөрийн нөлөөнөөс ангижрлаа. Зан үйлийн дараа Эбони хүү Андрега хонглын шалан дээр тайван унтаж буцаад хэвийн байдалтай эргэн орж байгааг нь анзаарна. Хэдийгээр муу ёрын чөтгөрийн эсрэг хийх тэмцэл нь дууссан ч тэрээр хүүхдүүдэд асран хамгаалах эрхээ буцааж авчиж чадахгүй гэдгээ ойлгож байв. Маргааш нь нийгмийн ажилтан Синтия ирээд маш хүнд шархатсан Эбониг нүүхээр эд зүйлээ багалж байхтай таардаг. Тэрээр Эбонид хүүхдүүд нь сайн байгаа, өнгөрсөнд туулсан зовлон өвдөлтийн талаар огт санахгүй байгаа гэдгийг хэлнэ. Харин Эбонигийн хувьд өөр газар нах зэгчийнхээ хамтаар амьдрахаар шийджээ. 6 сарын дараа Эбони хүүхдүүдтэйгээ дахин нийлсэн байлаа. Тэрээр хүүхдүүдтэй аавтай нь холбогдсон цаашид тэр хоёр асуудлаа шийдэхин төлөө хичээх болно гэдгээ хэлнэ. Энэхүү киног Летая Эмонсын бодит амьдралаас санаа авч хийжээ. Бодит амьдрал дээрх түүний жөтгөртэй байшинг 2016 онд нураах хүртэл хэн ч амьдраагүй хоосон байсан байна. Гэсэн хэдий ч өнөө хүртэл тус газрын эргэн тойронд хачирхалтай үйл явдлууд болсоор л байгаа юм.